Сайн байцгаана уу нийслэлчүүдээ, эрхэм төлөөлөгчдөө, зочдоо та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын А-дроп 265 дугаар тооц захирамжаар зарлагдсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 8 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэхээр батлагдсан нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ардчилсан намын бүлэг дараах санал дүгнэлтийг гаргалаа. Нийслэлийн 2026 оны төсөв 4 их найд 637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3 их найд 835.1 тэрбум төгрөгийг татврын орлогоор 802.4 тэрбум төгрөгийг татврын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 9.4% өсөлттэй байхаар төлөвлөсөн байна. Монгол улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэлд 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6%, хэрэглээний үнийн өсөлтийг 7% байхаар тус тооцсон нь эдийн засгийн орчинд тодорхой эрсдэл хадгалагдсаар байгааг харуулж байна. Ийм нөхцөлд нийслэлийн төсөв бодит орлогын боломж тулгуурласан эрсдлийг урьдчилан тооцсон байх шаардлагатай. Жил ирэх тусам нийслэлийн төсөв өсөхийн зэрэгцээ олон удаа тодтогдох байдал тогтмол ажиглагдаж байна. Энэ нь төсөв боловсруулах шатанд орлого, зарлагын тооцол бодит байдалд бүрэн нийцээгүй судалгаа, зураг төсөв, бэлтгэл хангалтгүй ажлууд төсөвт тусгагдсантай холбоотой гэж дүгнэж байна. Нийслэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээний талаар иргэдээс нийт 77,246 санал ирсэн нь иргэдийн оролцоо нэмэгдэж бөөн илрэл юм. Гэвч эдгээр санал төслүүдийг нийгмийн ач холбогдол, яралтай байдал, бодит үр өгөөжөр нь эренбэлж төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарлсан хэсэг нь төсвийн төсөлд тодорхой бус гэж дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хөгжлийн бодлогод томоохон хэмжээний хөрөнгө шаардсан мега төслүүд түлхүү анхаарч ирсэн хэдий ч хотын хөгжил нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг суурь хэрэгцээний асуудлуудтай салшгүй холбоотой. Иймд мега төслүүдэд анхаарч буйтай адил төвшөнд боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж, орчны аюулгүй байдал, суурь дэд бүтэц зэрэг чиглэлд төсвийн бодлогын тэнцвэрийг хангах шаардлагатай гэж үзэж байна. Мөн нийслэлийн төсвийн санхүүжиж буй бүх ажил хүний төлөө чиглэсэн хэрэгжилтийн явцад чанар стандартын шаардлагыг хатуу мөрдсөн байх ёстой. Дээрх үндслүүдэд тулгуурлан төсвийн орлогын төсөөллийг бодиттой гаргаж дахин тодтгол хийх, шаардлагагүй төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтын зардлыг ач холбогдлоор нь эренбэлж мега төсөл болон суурь хэрэгцээний төслүүдийн хооронд бодлогын тэнцвэрийг хангах, давхарцсан бүтэц үр ашиг багтаа зардлыг бууруулж төсвийн үр ашиг хариуцлагыг нэмэгдүүлж олон нийтэд нээлттэй байлгах, төсвийн хэрэгжилтийн явцад чанар, стандарт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зэргийг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн төсөв нь үр ашигтай хэрэгжиж иргэдийн амьдралын чанарыг бодиттойр сайжруулахад чиглэсэн хариуцлагатай, тогтвортой төсөв батлах нь нийслэлийн удирдлагын нэн тэргүүний зорилт байх ёстой гэж ардчилсан намын бүлэг үзэж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.